За энэ өдрийн минь төргий байгаль орчны яамныхнаас энэ усны төслүүдийг энэ 27 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусж байгаа усны төслүүдийг асууя. 6.3.1 байгалийн нөөц баялагийг нөхөн сэргээж хомсдлыг бууруулна гэд. Тэгээд геологийн дунд масштабын зураглалын ажлыг өргөжүүлж усны нөөцийн тархалтыг тогтооно гэж байгаа юм. 3.8 тэрбум төгрөг сууж байгаа бол тээ. 2027 онд яг хаана энэ усны нөөцийн тархалтыг тогтоож зураглалын ажлыг өргөжүүлэхээр ажиллаж байна вэ? Ер нь одоо ингээд бүх юм их хүнд орчихсон ба усны салбарын мэрэгчлэтнүүд ч гэсэн их цөөрсөн. Тэгэхээр ер нь энэ манай салбарын мэрэгчлэтнүүдийн оролцоо хэр байна? Төслийнхөө тайдын гаргаж тавьж байгаа байршил тэгээд тэнд гарах зардлын хэмжээ хэр их өсөж байна вэ? Ер нь жилдээ хэд орчим байвал энэ газрын доорх усныхаа мэдээллийг Монгол улс шатараатай нэмэгдүүлж чадах вэ? За хоёрдугаар ажил нь болохоор говь хэрийн бүсэд газрын доорх усны ордын нөөцийг нөхөн сэлбэх байгууламжийн төслийг хэрэгжүүлнэ гэдэг. Энэ төслийн зүгээр нэрийг уншаад их талархаж хүлээж авч байна л да. Яг тэгэхээр газрын доорх усыг нөхөн сэргээгддэггүй гэдэг нэг ташаа ойлголт явааддаг. Газрын доорх усны нөөц нөхөн сэргээгдэх боломжтой. Одоо бас тэрийг бас нэлээд тийм техноген байдлаар гаднаас нь одоо гадаргаас усыг нь газрын доор байгаа тэр усны нөөц рүү шүүрүүлэх байдлаар нөхөн сэргээх юм арга замууд бол нэгдсэн байгаа. Тэгэхээр яг энэ 6-гийн 3-ын 1-ийн 2-ын 4-т байгаа нөхөн сэлбэх байгууламжийн төслийг хэрэгжүүлэх гэдэг дээр яг хаана ямар ажил хийх юм бэ? Энэ хоёр дээр хариулт авъя. Нэм номер Батбаяр төрийн нэрмжийн дараа хариулъя. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам төрийн нэрмжийн Батбаяр хариулъя. Усны хайгуулын хувьд олон жилийн турш хийгдэг байсан. Тэгээ 27 оны төлөвлөгөөд одоо тусгагдсанд яамны хамт олон салбарын зүгээс баяртай байгаа. Төсвийг хуулиараа бол усны хайгуулыг усын төсвийн хөрөнгөөр хийх ёстой гэж заасан байдаг учраас энэ ажил одоо хувийн одоо хэвшил болон олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж чаддаггүй олон жилийн турш ингэж хоцрогдсон байгаа. Тэгээд говийн бүсэд бол усны хайгуулыг хийх одоо төлөвлөгөө гаргасан байгаа. За хоёр дахь асуултанд бол хөв зөрөм дээр бол юу яаж байгаа гişүнэ. Улсын хэмжээнд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хөв зөрмүүдийн зураг төсөл техник эдийн засгийн үндэслэлийг аймаг орон нутгуудаас цуглуулад говийн болон баруун аймагуудаас болцоо цуглуулсан байгаа. Тэгээд тэр нарийн мэдээллийг танил бичгээр хөргүүлье. За уян гişүн тодруулъя. Тэгээ бичгээр авъя. Хөв цөөрмөөс өөр ийм ажил төлөвлөгдсөн байгаа лээ. Тэгэхээр танай байгалийн нөөцийн газраас мэдээллийг нь авч агаад энэ дээр бас яг хэрэгжилтэйг нь хянах үүднээс хамтран ажиллах ийм саналыг утгагүй өргүүлнэ. Тэгээ зөвхөн гидр геологийн хэр газрын доорх усны судалгаан дээр яг энэ зураглалын дунд масштабын зураглалын ажлыг л улсын төсвөрөөр хийгээд байгаа тийм. Газрын доорх усны хайгуулын ажлыг болохоор хувийн хвшил хийж болжоо. Тэгэхээр бүгдээрээ ялгаагаа гаргаж агаад бас тайлбарлах хэрэгтэй хаа. Тэгээ холбогдох мэдээллийг яамнаас нь тодруулахаар авъя да. Баярлалаа. 5 номер гүйцэд тодруулъя. Гүйцэд хариулъя. Энэ гидроgeologi дунд масштабын зураглалын ажлыг өргөжүүлэх зорилтын өрөөнд 2023 онд Өмнө Говь, Дунд Говь, Дорно Говь аймгийн зарим сумд нутагт 200 мянган масштабтай зураглалын ажлыг хийж байгаа. Гидроgeoloгийн зураглалтай газар нутгийн хамрах хүрээг 17.3% хүрсэн байна гэдэг энэ зорилтын өрөөнд хийгдэж байгаа ажлууд байгаа. За говь хэрийн бүсдэх газрын доорх усны ордын нөөцийг нөхөн сэлбэх байгууламжийн төсөлттэй холбоотой мэдээ өгье. Багнуур дүрэгт туршилтын төсөл хэрэгжүүлсэн. За 26 санхүүж шийдэж чадаагүйд байхгүй 27 онд нэг байршил хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд орцсон явж байгаа. За говийн усны төслүүдийг ногоон хөгжлийн одоо номер 1 2 гэж ирмэлж хамгийн энэ тэргуунд авч үзэж байгаа. За энэ хүрээнд орхин он төсөл 9 тэрбум төгрөгийн тээзүүгийн санхүүжилтийг байгаль орчны сайд дээр тавиад сонголцруулалт хийгдээд явж байна. За хэрлэн тоон төсөл тээзүү Эрдэнэ соёлын санхүүжилтээр 3 сая долларын одоо техник эдийн засгийн үнэлт хийгдээд дууссан. Одоо эцсийн техникийн одоо зохицуултууд 4 та За 5 номер гүйцэж хариулъя.
Хэрлэн тоон төслөлөг чухал төсөл Тэзүүг Эрдэнэ соёлын толгой компани санхүүжилт 3 сая доллар хийгдээ дууссан. 4 хувилбар гарсан. Одоо энийг бид хамгийн өрөш ашигтайг нь сонгоно. За ер нь энэ төслөө усны төслүүдийг бид COP17-д танилцуулах одоо тэргүүлэх төслүүд болгож бэлдэж байгаа. За баярлалаа. За мандахыг шинэ асуултаас